За энэ удаад нөгөө нэг өгүүлбэрийн дундаас явж байсан болохоор but гэдэг эхлэх хэвээр. Харагдаж байна уу? За өмнөх удаа юу болсон бэ гэхээр нөгөө нэг Акилесийн биш үү? Акилесийн ээж нь Тетис гээд бурхан болохоор уул нь бүгд за ямар ч тач тэр бурханы хүүхэд нь эцгээсээ хүчтэй байх болохоор нэр одоо хүчээр ингээд хүнтэй гэрлүүлж байгаа тийм үү? За тэгээд ийм хурмын ёслолыг хийсэн байгаа байхгүй. Хурмыг хийсэн зохион байгуулсан. За тэгсэн чинь юу болсон бэ гэд бат гэдээ явж байна. Бат they failed. Invite conflict Aries to their party. За энэ орчуулж. Гэтэ тэд нэр одоо фейлдсэн. Conflict invite гэж байна шүү дээ. Conflict гэдэг нь болохоор одоо энэ хүний нэрийг хэлээд байна л да. Тэнгүүтээ ард нь Aries гэчч те. Хүн ч гэж энэ одоо бурхан л юм шиг байгаа юм л да. Conflict гэдэг нь болохоор нөгөө нэг юу гэсэн үг шүү дээ. Маргаан зөрчилдөөн, хагарал, бутрал ч юм уу те. Маргааны бурхан Aries юм бэ, тийм үү? За ер нь тэгж ойлгож байна. Ураагүй гэж юм те. Ур чадаагүй ч юм те. Урахтаа фейлдсэн ч юм те. Маргааны тэр Aries-ийг урахтаа фейлдсэн парти руу. За. Тэгсэн чи showed up anyway гэж. Anyway гэж юу гэсэн үг юм бол одоо монголоор юу гэж орчуулах би сайн ойлгохгүй л. За тэгтээ ямар тач те ойлгож байгаа юу чи? She showed up anyway Maleficent style and threw a golden apple amid the divine party goers inscribed with the word Callistae for her who is finest or most beautiful or best. Тэр Aries-ийн фейлдсэн тэр гэдэг нь болоод нөгөө Ахиллесийн ээжийг хэлээд байна уу тэр юм ихтэй гэж. She showed up anyway. She гэдэг нь одоо Aries-ийг хэлж байгаа тийм үү? Aries-ийн ихтэй юм. Конфликт нэмэгтэй юм байна. За тэр Aries нь болохоор showed up anyway юм уу? Тийм showed up anyway гэхээр одоо эдгээр нөгөө нэг партинда урахтаа фейлдсэн шүү дээ. Энэ бол ураагүй гэсэн үг шүү дээ. Тэгсэн ч гисэн хүрээд ирсэн гэж байна. Гараад ирсэн ч юм те. Ороод ирсэн ч. Гараад ирсэн. Anyway тэгсэн үртлэг гараад ирсэн. Хамаагүй. Тэр юм ерөөсөө хамаа байхгүй. Гараад ирсэн. Anyway ямар тач те. Тэгсэн ч гисэн гараад ирсэн. Тэгсэн ч гисэн хүрээд ирсэн л гэж орчуулна л та монголоор. Гисэн хүрээд ирсэн. Ямар эвгүй те эвгүй. Эвгүй уустай. Наа чан тэгэд нөгөө би шулам гэж бодоод байгаа юм. Хүүдийтэй. Юм те царай мэрэн сайн харагдахгүй нэг гинт гараад ирлээ. За тэгснэ Maleficent style гэдэг нь болохоор мэдчихэв. Ойлгож байгаа. Чи харин мэдэхгүй юу? Өдөрийн үлгэр дээр гарч шүү дээ. Тийм те. Maleficent стилээр ингээ гараад ирсэн юм байна. Зөв. Тэр юм ихтэй хэлж байгаа юм ш те. Окей. Та нар яагаад намайг өрөөгүй ингээд ийцээ дээр амар ууртай орч ирдэ шүү дээ. Окей. Энэ ч угаасаа баг Aries юм шүү. За тэгээд True Golden Apple нөгөө нэг алтай элемийг шийдсэн гинэ. Нөгөө маргааны амьд гэдэг нь болохоор дунд гэсэн үг зүгээр. Голдон ч гэдэг. Голдон тэр алтай элем шийдсэн бурхтын party goers гэх юм.
партинд явж байгаа хүмүүс л гэсэн үг шүү дээ. Партичд ч юм уу те. Үдшилтэд явж байгаа хүмүүс л гэсэн үг шүү дээ. Тэр нэг хорин болоод байгаа шүү дээ. Аха. Бурханлаг одоо партид явж байгаа хүмүүсийн дунд нь Яг хөө алтай элемент тийм партинд явж байгаа бурхад л гэсэн үг шүү дээ. Маш энгийнээр орчуулах юм бол. партид явж байгаа бурхад. За. Describe бичигдээгүй. Сийлсэн ч юм уу те. Сийлсэн ч юм уу те. Ямар юм аа? Сийлэх. Сийлнэ. Одоо тэр бичиг ямартай ч дээр нь байсан гэсэн үг шүү дээ. Элемент дээр нь бичиг байсан байна гэсэн үг. Сийлсэн үгтэй Калистэй гээд бичсэн. Калистэй гэсэн үгтэй үгээр сийлсэн байсан. Тэр аль нь тэгээд бичээстэй байсан л гэсэн үг юм тий. За. Байсан. Тэгээд зориулсан тэр эмэгтэй зориулсан. Тэр нь болохоор хинбэ гэсэн чинь Pianist гинөө. Энэ юу вэ? Fine гэдэг чинь одоо окей, гоё сайхан гэсэн үг шүү дээ. Хамгийн сайханд нь гэсэн үг. Яг Монгол руу бүр болох юм бол fine гэдэг чинь сайхан хүүхэн гэсэн үг. За хамгийн сайханд нь эсвэл хамгийн үзэсгэлэнтэй хамгийн сайнд нь гэсэн үг юм байна. Pianist гэдэг тайлбар. Калистей гэдэг үг бичсэн. Тэгээ тэр нь болохоор ийм утгуудыг илэрхийлж болно гэдгийг англиар тайлбарсан байхгүй юу? Окей. Калистей бичсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нь тэр эмэгтэйд зориулагдсан яадаг эмэгтэй гэсэн чинь хамгийн сайхан, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн бэст. Ерөнхийдөө тийм утгатай байх нэ. Хамгийн сайхан хүүхэнд зориулгаа бичсэн юм шүү дээ, тийм үү? Яа. За. Тэнгүүд одоо эндээс явах нь тий. Three goddesses. Goddesses. Three goddesses, Hera, Athena, and Aphrodite. Each claimed the apple and bitter quarrel ensued. Одоо 3 сахиусан тэнгэр болох Hera сахиусан тэнгэр гэж юу ярьд юм шүү те? Сахиусан тэнгэр биш, эмэгтэй бурхтыг хэлээд байна. Эмэгтэй бурхныг хэлээд байгаа тий. Түр сахиусан тэнгэр биш шүү дээ. За, эмэгтэй бурхан Hera, Athena, Aphrodite тусдаа claimed гэж хэрэлдэг л юу лээ? Claimed гэхээр юу гэсэн үг? Би өөрийнхөө болгож зарласан ч юм уу те. Минийх гэж ботсон ч юм уу. Тиймэрхүү утгатай. Шаардсан гэж орчуулсан. Тойл дээр бол тэгэхээр зөв юм те. За, тусдаа одоо альмиг шаардсан юм байна. Тэгээд бас хазан биш гашуун гинөө бит тэгээ apple and гэж байна шүү дээ. Тэгээд bitter quarrel гэдэг нь болохоор маргаан заяа. Хэрүүлчих. Quarrel гэдэг нь маргаан. Bitter гэдэг чинь гашуун шүү дээ. Ensued гэхээр чинь эхэлсэн тэ гал дүлэн нотсон ч юм уу тэ. Яг тиймэрхүү. Урган гарч ирсэн ч юм уу те. Тохиолдсон ч тийм утгатай. Энэ л гашуун маргаан эхэлсэн гэж. Маш энгийнээр бол. Минийх ингүү чаатаа гашуун маргаан хооронд юм байна. За, Paris.
Paris a young son of Priam, then king of Troy, was chosen to adjudicate Paris гэд тэр нь болохоор Priam-ийн залуу хүү, Троийн хааны хүү. Тэгээд сүүлд нь Троийн хаан болдог гэж байна тийм үү? Then King of Troy. King of Troy. Яг одоогийн байдлаар бол ямар тач Prime-ийн залуу хүү гэж байна тийм. Сүүлд нь тэгээд Prime-ийн хаан болох юм уу? Paris болохоор Troy-ийн хаан болно гэсэн үг тийм. Then King of Troy. Paris Troy-ийн хаан болох юм уу? Яг хөө тэгтээ Iliad дээр болохгүй л баг. Iliad дээр болтгүй тий. За. Тий. Prime-ийг санаж байгаа тий. Санаж байна. За. Was chosen to adjudicate. Adjudicate гэдэг нь болохоор шүүх гэсэн үг. Adjudicate тэр ad нь хэлдэг. Тийм ээ тий. Үгүй даа гэсэн үг юм уу? Зүгээр шүүх юм уу? Зүгээр шүүх. Маргааныг шийдвэрлэх ч юм уу тий. Маргааныг таслан зогсоох. Хэргийг шийдвэрлэх. Шийдвэрлэхийн тулд одоо Парисыг сонгосон. Яллах. Үгүй сонгосон ч гээгүй зүгээр л Paris гэх тий. Сонгосон гэж байна тий. Зүг sorry. Was chosen гэхээр сонгогдсон гэж байна тий. Сонгогдсон. Тий. Paris өөрөө сонгоогүй. Paris-ыг сонгоцсон байна гэсэн үг байхгүй. Бас. Бас энэ чинь нөгөө нэг passive байгаа болохоор was chosen. Was chosen. За. Даблах уу? За тэгээ. Nice. Хангалттай болчихлоо. 12 минут болж байна. За дараагийн удаа тэгээд энийгээ дахиад үргэлжлүүлээ явах нэ. За. All the contestant гэдэг явах юм. За. Тэг хамаагүй юм бичсэн юм.